Дундгов аймгийн 3 сайхан сум. Говь нутгийн буйтхан газарт улаан дээвэртэй байшинг тойроод жижигхэн арсны үйлдвэр хүнсний ногооны талбай харагдана. Морь унах жоохон цөөрөд өртөө зэрэг энэ хүүрч хүмүүрчээс мөцөл төрхтэй хад амар л юм. Энэ бол Дэрсэн ус багийн малчин Доржийн Батбаатарын. Голын цагаан гэдэг өвөлжөөндөө өвөлд үнтэй орж хаврын сараа угтаж байхад нь бид зорин очлоо. Эднийх 5 хошуу малтай тал газарт тог цахилгаандаж бүрэн холбогджээ. Манай тэр эрчим хүчинд олон жил ажилласан Магна Баяр гэж ах байдیں۔ Тэр маань тэрэнд нэг ингээ биднүүд ингээ тог цахилгаан татуулсан ингээд ийм ойрхон юу гарчихлаа гэсэн чи харин дор нь харин хийдээд тэгээд тог татуулж өгсөн. Тухайн үедээ энэ салхитын мөнгөний уурхай чинь өнөө хожаагийн мэдлэлдсэн болоо бид нар чинь бас нэлээд өндөр үнээр татуулсан. Төгсөв юугүй ном журмаар нь хийгээд яхад 150 саяын тийм төсөлд батлагдаж тэгж хийсэн. Би нэг зууныхаа нэг жилийн тэр жилийн урдын төлөг өрн ихэнхийн тэгээ ноол урнасны мөнгө төгрөг гэдэг хамаач юмэл оруулсан. Бүх юм одоо сахилгаанаар одоо төвийн хайрлаа хэрэгэлдэг бүгд юмыг одоо манай хэрэгэлдэг л ааш. Гурилж илддэг машин би, махны машин ч би, угаалгын машин 2-3 төрлөөрөө би. Төвийн ялгаагүй болчиход бол үдсээд байгаа шүү дээ. Өдөөл амьдарч байгаа болохоос ш. Усандаа орчин. Гойжин. Нойлын нутагтай зэрэг яхад энэ ардаа ходог хотсон. Тэгээ хотгоосаа одоо самын цэвэрлэл хувийн гамжир бол эдний л одоохондоо шийгээгүй л байгаа юм. Дөөрөөгүй л байгаа юм. Тэгээд дөөрүүлгээл самын цэвэрлэл хувийн гамжир бол одоо зөөнтэй. Эднийх 5 хүү ганц охинтой. 2 хүн барилгын чиглэлээр суралцсан нь аав ээжийнхээ хөдөө нутагт тохилог сайхан амьдрахад ихээхэн дэм болжээ. Учир нь энэ байшинг хөвгүүдэнд барьж өгснийг Батбаатар цогцлмаанаар багтан хуучлана. Эднийх төвөөсөө 60 гаруй километрийн зайд байрлана. Тогны заалтыг нь бичгээр сар бүр аймгаас хүн ирдэг байна. 100-аас 100 жоохон гаргана. Одоо энэ жил сая 180 мая хүртэл голтой сая энэ жилийн тог өсөд. Мал угаад ирэхлээр өлдүр удаа 100 болоод тэгэхээр арай их юм уу яах юм мэдгүй. Хамгийн байхгүй юм манай энд интернет гэж байхгүй. Интернет гэж сүлжээ байхгүй. Нэг ганцхан тэр жижиг өрөөний цонхон дээр л нэг юу аавна. Сүлжээ аавна. Би энэ дүүм чи хоолн төрсөн одоо ямар ч миний унаа болсон байх гэж бодоод авсан шүү дээ. Надноо ингэ дэрсэн бол харьяастай тэр хой ташаанда адар гараа 40 гараа адуутай урд ангиртай 200 гараа 300 хон хонголцсон тэр нүсэр байсан ажил гарах чи. Ингэж ярих завгүй шхол байсан ажил шүү дээ. Би ч одоо цэг тавьж ирээд 84 оноос 87 8 хүртэл тийм дундгой бөөний бараа гэдэгт тийм ажиж болох чи ажил хийчихсэн. Хөдөөл арай дэмэд өгдөг би өсөхгүй байхад нэг өсч юм гэж одоо хөдөө төтгцсэн байна шүү. Анх малтай гарахад нэг 2 нартай үнийг адраа өрөөтэй нэг 2 мөртэй 10 хатад адуу. Тэгээд хүүхдэд энэ ахтнараа өгсөн нэг 40-50-аад байгаа мал өөрийн 10-аад өхөр тийм илүү толгуурлаад одоо гарсан юм шүү дээ. Манай 21 оноос хойш
Энийг юм жижигхэн юутай бас яхан зай завсармавтай жижигхэн байранд эхэлж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Тэгээ одоо захаас нь эхлээд энэ ингээд юу нь багтахгүй. Доторх тоног төхөөрөмж нь багтахгүй. Ингээ өрийн цагта халаалт байхгүй өрийн цагт ажилдаг учраас энийг гадаа тавьчихад байгаа. Өвөл болохоор нэг ажилдаггүй. Энэ чинь ингээд махалдаг машин байгаа. Энэ махалгааны машин. Энэ юунд нарьсан эхлээд идэ шүүнд хийхээсээ өмнө махалгаа. Энэ болохоор идэлчээд юу яхад бэлдсэн элдэхэд үлдсэн арьсан энэ. Эндээ нүд нь арьсаа ивэрчээд. Тэгээ нүдний гэдэг чинь нэг өсөндөө бидний Монгол аргааруудад гараар нухадгийн чинь энэ өнгөвчилж олноор энэнд бол нэг хийхэд бол 100 арьс бол энэ ингээд үлддэг. Ийм юут ингэж эргэж нүдүүр нь энэ элдвэрийнх нь машин. Элдвэрийнх нь машин болохоор энэ гоё. Энэ үнэндээ ингээд энэ дээр ингээд энэ бол одоо элдээд гүйцэд зарсан. Ингээд энэ элдвэрийнх нь машин. Одоо энэн дээр чи уудна зүлгүүр гээд ингээд элдэцснийхэн дараа бас арьсаа өнгөлөх юугаар зүлгүүрийн машин байх хэвээр. Тэр нь манай байр чинь жижигхэн байсан учраас багтаамж байхгүй. Тэгээд тэрийг аваагүй. Бид нуу чинь бас эдийн засагтаа тааруулахгүй болох. Ерөөсөө сум орон нутгаас бидэн чинь зээл гэж юм олдохгүй. Баг хүүтэй зээл гэж олдохгүй. Тэгээд өөрснийхөө хөрөнгөөр дандаа энэ бүгдийг өөрснийхөө хөрөнгөөр хийж боловсруулсан. Энэ нэг дээлийн арьс ингээ хүн авахар бэлтчихэд ингээ байгаа нь. 40 хурганы арьс ингээ бэлтчихэд байгаа. Тэгээ зарим нь болохоор оёс борлуудаа захиалга аваад энэ хоньны нөхий 100 элдснээр ер нь өвөл нь боловсруулдаг. Нэг тийм өндөр зарлагаар чи юм тавьчихсан чинь үйлдвэрлэл явуулж бас төгнөх мөнгө өссөн гэсэн нэр олдгүй юм байна. Үнгэдэд байгаа түүхүүдийг өөрснөө борлуул зах зээлд гаргаж ин чинь өдөөд мөнгө хаягдаж байгаа шүү дээ. Хүн мэдэхгүй л болохоос. Хоньны арьс чинь зүгээр хог дээр хайчихж байгаа арьс чинь эн чинь ингээд яхадаа нэг хоньны арьс чинь ингээд 40 мянга хайчихж байгаа. Хурганы арьс гэхэд 30 мянга хүрээ ивчих жоо бид нөд өөрснөө тэгжил борлуулж л байгаа юм. Тэгээд хором гэдэг юм болохоор одоо хот руу тушаад. Энэ тахилын чинь байгаль орчин бохирдуулдаг чинь их хортой тэр байгууллагатай очиж тэрээс хаана борлуулдаг юм гэдэг. Жилд нэг солинд хором. Арьс чинь өөрөө их ганц нэг зон манай эдсэн мал юу орно. Энэ хавийн айлууд чинь асар тасаад өгчөндөө ойр хавийн таньдаг мэддэг улсууд 10-20 насарч өгнө. Дэрэн ухтаал цагаан дэлгэр үлзийт тэгээ өөрийнхөө сум энэ хэдээс л голдох ирдгийг хүн ацарч өгөөл худлуусаас заримдаа бас нэг газар нараа холуулаад яах нь болохоос тэндээс бас ирэн тэгээ. Бас нэг жижиг байр барьчихад байгаад байгаа юм. Тэгээ би ч их төвхтэй. Модоо услаад ногоогоо үзээд нэг жол хүнсний нэг жоохон ногоо тарин өнөхийгөө үзээ. Тэгээ уршаа яваа гэрээр орж авах юм авчихад энэ замдаа бас энэгээр орж энийг нүдүр юм эргүүлэх вэ нүү тэрийг эргүүлчихэд энэ жоохон юм хийж байгаад эргээд хэдэн минут энэ юм эргүүлчихэд яхтай зэрэг энийг зогсоох нь утгатай зэрэг энийг унтраачаад энийгээр дахиж ороод тэгээд ингээ гэрээтэй явна. Ерөөсөө унаатай явахаас би чи голдох яваад байх нь юу.
цасууд бага орно өвс ургамал нь багах учраас тий жоохон цас харахад зудай байдал орчдөг газар байхгүй. Хангаа бол бүтэн бас нэг талдайн төө муу орж иж бас тодорхой байлгүй. Шуурахгүй тийм. Манай энэ ч юм уу шуурчихна. Хоёр нь ихэр юм. Нэг нь жил гонжины тоглолт гэдэг. Энэ гоёрол энэ жил тэжээлэнд байгаа бас нь бол энэ жилийн малууд тэжээлэнд байхгүйсэн амар. Хойны маа хөр бүгд идэх. Одоо намрын бас намрын дэрний бас яг энэ яг нөгөө хатж явах үеийн жинхэнэ ахтай адуу ч хэвдгүй байт учраас энэ нөгөө нар мэд хэмлээ тэр ингээд тэгээ энэ чинь мал ихтэйхэн тарт дамаагүй цаас орчих юм бол ер нь энэ шиг сайхан хаалаа байхгүй. Өнөөдөр битүүний өдөр. Элдв эрдэнэт химээгч модон могой жилийн явагдаж Батбаатарын ул боовоо өрстөө хийж ууцаа чанаж бууцаач бэлтэж байна. 6 хүүхэд нь өрх тусгаарлсан ч аав ээжтэй дэм болж ач зэнэрнч эмээ өвөөгийнхэн ойр зургийн ажилд туслангүй. Ажил ундарсаар. Дандаа бэлий юм аваад харч одоо бас тэгээ хүүхэд ажилгүй болчих гээд шин. Бүх Монгол юугаа мартчих гээд. Монгол уламжлалыг мартуулахгүй тулд чинь бас хэрэндээ бүх юм Монгол аргаараа хийж өөрснийхээ хажуугаар бас зүгээр байхгүй нөө. Энэ хотороны өөрсний хүүхдэд ч яг ирээд өөрснөө хийгээд өөрснөө боо юм аваа явчихдаг. Тэгтээ зэрэг хажуугаар нас нөө таньдаг мэддэг юуны улсууд чинь хотороны улс чинь хотын улс чинь дандаа гэртээ башингээ лучин ууц мууц юм чанана гэж байхгүй. Тэгээ бас нэг хэдэн юу энэ төр бас захаад гар аваад бас юу захаад гар аваад нэг ууц чинь бас чанаж өгч явууднаа. Манайх чи ер нь жилд манай өөрийнх бол ямар ч гэсэн 80-аад бав хийдэж шүү дээ. Одоо харин цөөрчхөд байгаа олныг хийж яадаг гэсэн чинь. Одоо тэгээ хүүгийнх бас усруулаад дараа нь яа хүүгийнх бол гайгүй нэг хөдөө хүүгийнх бол нэг 30-аад бав хийчихэн тэгээд. Усанд ингэж дүрж явахгүй болохоор өнгө нь их өвөрчсөн учраас зах нь хагарна цэврүүтэн боовоо хийхийн хооронд чинь энэ гал дээр айргаа эсгэн гэсгэн усаа сайхан буцалгаад шар тос өхрийн тос хийгээд тэгээд бас олон боовн чинь бас нөө шар тос чинь бас тэр болгон бас учиргүй ихгүй учраас өхрийнхээ тостой холиж чинь. Цайд чанж ямар энэ гадаа яманы сүв? Минийхөө. Өнөө юу яа? Банда юугаа ачраа тэр цонхон дээр гурил байгаа тэрийг яаж бэмби?
За одоо холонж гайгүй юу? Дуугаагүй байна. Нөгөө дараа л болсон. Энэ дэглэмэр энэ жоохон идэж байна. Жоохон болоо. Оолн хойхон доштой хойхон таргалмаар юм. Гэтэ ихний байшгаан дүртэл таргалахгүй л байгаа юм даа. Намайг өвгийнхаа байснаас юу таргалах юм бэ? Тэгээд байна. Жоохон ингэ янз бүрийн болд юм байна. Унаа гэнт хүнд унаа нараа холдсон бохоо. Тэгээд айгүй. Энэ хэдэн банд нэр чинь эрич болон нэмч болон тэгэл бүхэл ажиллаа хийн шүү дээ. Энэ үнийг одоо ингээд амтын хайруудын тавган дээр хуураад хайраад давсан юуны хамтыг үзчихнэ. Адэ өгөө энийг үз. Хөлдөд юм аа. Чанхан тааруулж яваад энэ дээр Бээгөө. Хм? Бээ тэгээ тастаагаараа. Битгий дотор нь ичгэрээ хөдөлсөн дэнжүүлээд. араа солонгоо байгаа. Солоч гэж ярихгүй өмнө. Даваас руу нэмэхээр юм шиг болох юм уу? Битүүний өдөр завтай нэг ч хүн байхгүй. Дор бүрний үрхтэй. Өглөөнөөс эхлэн бужигн сар үдээс хойш гэхэд хамаг ажил нь цэгцэрч дууслаа. Энэ татсан аргад байгаа. Айдад. Энийг их чи юу байгаа үстэй? Сайхан өрчсөн байгаа үстэй. Сайхан аргад өвөрч ёстойгоо яргалаа. Аргал түүхтэй амархан байна. Аргалтаа газар. Жаадаг хөл өвдөөд гэж зайлуул. Тэр хөдөн өвдөөд байгаа маа зайлуул. Өвдөөд байна өвдөөд. Өрөөсөө хөдөлд өвдөөд байх юм. Нөө бид надад зөн идэ урдуулах гээл. Морин дээр аргал тэгнэд ядгийг утгах юм бол одоо чинь аргалтай болцсон юм аа. Аргалтай болсон тэгээ одоо нууц чинь нөгөө хий гэдэг сайхан дээр ажиллаад байх юм. Тэр чинь тэгээд хий чинь цагаан мөнгө орно. Түлчих гээд хэцүү юм баг ч. Би тэрэн дээр чинь чадахгүй юм билээ сурснараа 100 хутагаар нүцэлт. Би ч одоо хийн дээр ажиллаж чадахгүй, хийж асааж чадахгүй чинь. Энд явахаар аргал том аргал энэ төр харагдахаар хөлөөр өшгчөөд эргүүлчихээ яа. Гутлынхаа хамрыг ураад явдгийг би. Энд одоо мөр түүж явна гэж бодоод байгаа шүү дээ. Нэг 40 шууд аргал түүл мобайлын дүүрэх байх гэж санаад байгаа би. За. Миний арга дүүрэх болоогүй байгаа байлгүй. Аргалаа яг ингээ хөлдөө байхад нь өглөөд хотныхаа хүйц зүхрийн баацыг ингээд өвлөн хамралж асгаад хатгаар нь ийшээ зөөж ийдээ. Хогноос нь гаргаж. Ямар ч юм нэг хизээш бороотой, шороотой байсан чи ингээд бэлэн яатсан, ураатсан хашцсан аргалыг чинь ухахад бол төлөш алдна гэж байхгүй. 100 болвол өхрийнхөө нойтон баасаар шавуучхана. Тэгтээ зэрэг нөгөө өхрийн нойтон баас чинь доошоо нэвтрэхгүй доторх аргалаа ухад түлээд байхад тийм ихтэй. Учиргүй нэвтэрч яахгүй. Өхрийнхөө нойтон баасаар шаваад ахарч. Одоо харин энэ байшин дорсноос хойш хөр гэж юм төлхөө байцгаа тэгээ тийш нь түрж яваачиж асгаж чад байгаа юм тэрнээс бусдаар одоо хөр аргал хоёр чинь одоо үнгүй л төдөш хөдөөний улсад бол одоо тэгээ энэ байшинд болохоор бас арай хөр нь арай халаад дийлэхгүй гэж бас нэг өвлөн нүүрс түлээд байгаа даа болохоос тиймэрхүү үстэй.
нам засгаа муу хэлээл али бушуухан ягаадах та нар юм өгсөнгүүгээ загнахын оронд бид өөрснөө юу хийж чадах уу гэдгийг бас бодолцож байхгүй бол бас олон хүүхдтэй аль шиг аль чинь бас хэцүү шүү дээ. Таан бос. Нэг ингээд 5-4-20 дээр нэг 20 болох. Яа юм яарав. Голдон баавар ширч тэгээд байна. Ям аюурын баавар. Аюурын. Энийг Аюурга. Миний цааш дээр хэдий авдгаа мутаад болох. тэр арнаа шүү дээ. Түр мөн ээжт нь хаяа. Там. Яа. Дарам маа ихтэй. Мохлоос надад ингэж. Олны гой болон дахиад. Тэр эдний голдоос тосом юу вэ? За ингэж бол олдон тэр тосон тавьчих. Тэгээд тасгаа явчих. Харийг авахар байна. Ангорч ил. Өрч. За ингэж яваад энэ дуугаар төрүүлчих юм байна шүү дээ. Напараа юм юу гэдэг. Төрүүлээ шаат гин. Төрөл. Тэгээд дээр нь хийх юм. Зүгэр. Төрүүлж. Шууд төрөл. Тэгээд шүргүү хийчих нөхөр болоо хийж. Манай хол юм тавин гол бүгд байдаг юм уу? Ингэж олон бөглөөл. Жон таксан байна уу? Манай өөрсний хийсэн 100 намрын хийсэйтэй. Өвөл болохоор ингээд үхрийн гол дуухан ямар өвлийн цаг чи ямаа саана гэхгүй болохоор чинь. Өвөл болохоор үхрий тийм Үнэн болохоор хайхан ботлоо өвөл юу яасан. Өвөл хийгээд тогоогоо тавиад тэгээд өнөө арцаар нь хийсэн. Бүтээгдэхүүн. За. Өндөд үжид энэ доор нэч. За энийг бас доор нэ. Түгээр байхгүй бүр. Тавгийн идэгээ засаж, идээшүүсээ бэлтэж дууслаа. Хол ойрын зочдож ирэв. Гэрийн эцэгтэй бууз жигнэв. Хүүхдүүд шагаа шүүрч, ясалж тоолно. Жаргалтай дэлгэр бүрдсэн битүүний орой бэлэг өрөөл дүүрэн. Уутам дэлгэр Монгол орондоо сууршин нутаглаж, нүүдэлчин ахуйгаа мартуулахгүй мөнхөлдөг гавьяатнууд бол малчид. Эгэлжирийн хөдөлмөрч малчдын төлөөлөл Батбаатар цогцлмаа хэмээх нэгэн өрхийн сар шинийн бэлтгэл ахуй амьдралыг үзүүлэхэд ийм байна. Говь нутагт өөрсдийн хүч хөдөлмөрийн үр шимийг хүртэж, тохилог сайхан амьдарч буй энэ гэр бүл өвлийг хүнтэй давж хавартай ийм золоолоо.